Жицийн 25-ны 02-сар 14-ний 2 тод дүгнэлт нь энэ дэр ингээ аюу тод бичсэн байна. 55 наснд хүрснээр дэвтэр тогтоолох буюу шууд дэвтэрт гарах үр дагаврыг үүсгэсэн нь үндсүүл төрсөн гэж бичсэн байна. 55 нас гэдгийг. 60-ыг нь ерөөс хөндөөгүй. За ажлын хэсэг санаачлаг гаргаад хэрвээ ингээд энийг өргөтгөөд ажлыг үл юу болох вэ гэхээр яг энтэй адилхан зохицуулт нь прокурорын тухай хуулийн дээр хийж байгаа. Дахиад яг ийм нөгөө прокурорын дээд нас хүрээгүй мөртлөө 55 насаар тэтгэврт гарах гэдэг. Тэгэхээр зэцийн шийдвэрийг дагуу ижил зохицуултуудыг засах бол ажлын хэсэг дээр ирэх нь байгаа. Харин энэ хуулийн дээр байгаа зэцийн шийдвэр хөндөөгөө байгаа 60 насыг хөндөх гэж байгаа бол зэцийн шийдвэрийг нэр ашиглаж хөндөж ерөөсөө болохгүй. Яг гэвэл зэцэн өөрөө тийм шийдвэр гаргаагүй учраас. Биднес зэцийн шийдвэрийг зохиох гэдэг шүү дээ. Бодлогын үед энэ өөрөө шудраг биш байна. Төрийн албаны хуулийнхаа 65-аар шүүх байна уу, прокурор байна уу бүгдээр адилхан байх ёстой. Тусгаалсан зохицуул шаардлагагүй гэж үзэж байгаа бол яг хууль өргөн барьдаг журмын дагуу өргөн бариад шийдэх ёстой. Би ч гэсэн бас магадгүй гэж бодож байна. Гэхдээ процессын үед зэцийн нэр ашиглаж энэ дээр хууль өөрчилж болохгүй. Зэцэн өөрөө яг тийм дүгнэлт гаргаагүй байна. Бүр ингэж бичсэн байгаа шүү. Шүүгчийг дэвтэрт гарах насны дээд хязгаар хүртэл нь хугацаагүй томилох зарчмыг алдагдуулсан байна. Шүүгчийн дэвтэрт гарах насны дээд хязгаар хүртэл гэж зэц 60 насыг ойлгосон байгаа хөөхгүй. Энэ дүгнэлтэн дээр. Тэр хүртэл ажиллах эрхийг нь хязгаарсан байна гэж дүгнсэн байгаа хөөхгүй. Тэгсэр төрийн албаны хуулийн 65 ерөөс яриаггүй энд.